Сөүлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо үндэсний форум 2025 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус форумд 10 аймагаас 120 гаруй хүн оролцсон юм. Форумд оролцогч залуус бидний амлалт урайлга гаргав. Форумын үеэр оролцогчид бэлчээр сэлгэн өнжөөх, газрын тогтвортой менежмент, мал аж ахуйн тогтвортой хөгжил, хөрсний чанар сайжруулах арга замууд, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох шинэлэг санаачлагуудын талаар хэлэлцлээ. Сөүлжилт газрын дороотлыг бууруулах шинэ санаачлагын Эдиатон тэмцээнд шалгарсан залуус шинэлэг санаачлаг шийдлүүдэд танилцууллаа. Түүнчлэн сөүлжилт гандаа тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Мандалга ухатын цэцэрлэг түрээлэнд мод тарьж газрын дороотлыг бууруулж хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлэхэд манлайлан оролцох хамтын амлалтаа илэрхийлв.